Дараагийн мэдээг танилцуулъя. Джеймс Бондын дараагийн дүр Британий жүжигчин байх ёстой гэдгийг өмнө нь энэ кинонд тоглож байсан жүжигчин Пирс Броснан ярьцлагатаа онцолсон байна. За жүжигчин Пирс Броснан Британи хүн байх нь бол энэ одоо бүтээлийн гол амин сүнс юм а гэдгийг онцолж байна. За тэрээр Sunday Telegraph сонинд өгсөн ярьцлагатаа Их Британий тусгай албаны ажилтан Джеймс Бондын дүр бий. За энэ дүр тоглосон жүжигчний хувьд энэхүү франчайзыг олон жилийн туршид продюсерлж байгаа продюсерууд нь энэхүү одоо бүтээлийнхаа бүтээлч эрхийг Amazon компанид бол өгсөн. За энэ шийдвэрийг бол зөв шийдвэр гэж үзэж байгаагаа мэдэгдээд за энэ бүтээлийг бусдад шилжүүлэхэд бол продюсеруудаас ихээхэн хэмжээний зориг шаардсан. За Amazon энэхүү бүтээлийг болон түүний дүрийг нэр төртөө хүндэтгэлтэйгээр цааш нь авч явж чадна гэдэгт бол найдаж байгаагаа илэрхийлсэн. За Пирс Бросны хувьд 1995 онд бүтээгдсэн Алтан нүүд ангиас ахгуулаад 2002 онд хамгийн сүүлд бүтээгдсэн дараа нь Үхэн гэсэн одоо анги хүртэл нийтдээ Джеймс Бондын тухай 4 кинонд тоглосон ийм жүжигчин юм байна. За өнгөрсөн сард бол гэрээ зарласан. За ингэхдээ бол Бондын продюсер Барбара Брокли, Майкл G. Wilson-аар энэ франчайзыг хамтран эзэмшигч хിവэрэ үлдэнэ. Гэхдээ бол тухайн бүтээлийн цаашин продакшн хийх хяналтыг бол Amazon MGM Studio эзэмших ийм хэлцээрт гарын үсэг зурсан байна. За үүний дараагаас эхлээд бол Бондын дараагийн ангид ямар хүн тоглох вэ гэсэн асуудлууд бол яригдаж эхэлсэн. За хамгийн сүүлд бол тоглосон жүжигчин Daniel Craig жүжигчин байгаа. За түүнийг залгамжил Джеймс Бондод одоо хэн тоглох вэ гэдэг шийдвэрийг бол Amazon MGM Studio гаргахаар байгаа. За 71 настай Пирс Бросны хувьд сонинд өгсөн ярьцлаганаар түүхт амьдсаар байгаа. Би Бондын өв түүх за мөн Барбара Майкл хоёртой хийсэн кинонуудын нэг хэсэг болсондоо баяртай байгаа гэдгээ мэдэгдэж байна. За өмнө нь бол Бондын дүрд бусад одоо жүжигчид бол тоглож байсан юм байна. За тухайлах юм бол Австралийн жүжигчин Жорж Лазамби, Ирланд гаралтай Пирс Броснан зэрэг Их Британи бус хоёр жүжигчин бол энэ кинонд тоглож байсан. Гэхдээ бол өмнө нь тэг 7 дүрд бол хизээч Америк хүн тоглож байгаагүй юм байна. За энэ удаа бол бас Джеймс Бондод тоглож магадгүй жүжигчдийн дотор Калифорнид төрсэн Остин Батлер бол яригдж байгаа юм байна. За мөн Джеймс Бондын дүрд тоглохоор яригдж байгаа жүжигчдийн дотор англи гаралтай Их Британий жүжигчид би энэ дотор Джеймс Нортон, Aaron Taylor Johnson, Theo James нар бол тоглоно гэж яригдж байгаа. Бүгдээрээ бол англи хүмүүс юм байна. За мөн энэ дүрд яригдж байгаа бас Британи бус жүжигчдийн тоонд Ирландын жүжигчид болох Пол Мискал, Келлен Мurphy, Adrian Turner, за мөн Австрали гаралтай Jacob Elordi нар бол багтаж байгаа юм байна. За ер нь бол өмнө нь бас энэ дүрт Америк жүжигчнийг тоглуулах тухай асуудал яригдж байсан юм байна. За бүр 1967 онд Шон Коннеригийн дараа Холливуудын домог жүжигчин Clint Eastwood-д энэ дүрийг бол санал болгож байсан. За тухайн үед бол Clint Eastwood энэ бол надад тохирох дүр биш гэж тухайн саналаас татгалзаж байсан юм байна. За энэ одоо бүтээлийн хувьд бол бичсэн зохиолч нь Ian Fleming гэдэг нэртэй зохиолч байгаа. За тэрээр бол энэхүү зохиолуудаа бичснээр Джеймс Бондын хувьд эцэг нь Шотланд гаралтай, ээж нь Швейцар гаралтай ийм хүн байснаар бол зохиол дүрслэгддэг юм байна. За одоогийн байдлаар бол дараагийн Бондыг хэн тоглох вэ гэдгийг бол зарлах хугацаа бол тодорхойгүй байгаа юм байна. Мөн дараагийн кино ч гэсэн хизээ хийгдэх тухай тодорхой хугацаа байхгүй байгаа юм байна. За хамгийн сүүлд энэхүү франчайз киноны сүүлийн анги нь бол 2021 онд бүтээгдсэн. За энд бол үхэх цаг байхгүй гэдэг нэртэйгээр бүтээгдсэн. Энэ бүтээл Daniel Craig бол сүүлийнхээ ангид нь тоглосон юм байна. Өмнө нь энэ одоо киноноос үхэх цаг байхгүй болон за түүнээс өмнөх ангиудын хоорондох хугацаа 6 жилийн хугацаанд бол хамгийн урт хугацаанд хоорондын зайн байсан бол энэ удаа түүнээс ч илүү удаан хугацаанд бол дараагийн Бонд одоо тодрох төлөвтэй байна. За Джеймс Бондын хувьд бол Их Британий уран зохиол болон киноны дүр энэ бол тагнуулч гэсэн ийм дүр байдаг. За 1953 онд бол Casino Royale нэртэй триллер зохиол нь бол үзэгчдийн хүртэл басан. За үүнд бол анх Джеймс Бондын дүрийг бол танилцуулсан. За тэгээд түүний хувьд Их Британий тагнуулын алба буюу M16-гийн Тэг 7 дугаартай агент Джеймс Бонд. За тэгээд хүйтэн дайны үед бол тагнуулын үүрэг гүйцэтгэж байсан ийм тагнуулын
тагнуулчийн дүр юм байна. За тэрээр болвол тагнуулын болон тусгай хүчний мэрэгчлэр бэлтгэгдсэн супер тагнуулч. За тэгээд үргэлж хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж багжуудыг хэрэглэж тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан. За өмнөх ангиудад бол зөвлөлтийн одоо агентуудыг таслан зогсоож олон улсын дээрэмчдийг бол хууль шүүхийн өмнө аваачж байснаар бол дүрслэгддэг. За тэгээд тэрээр бол бас энэ дөрүүдийг тодорхойлдог тодорхой ийм шинж чанарууд бий. За мөрөөдөө тоглолдог гэдгээрээ бол Джеймс Бонд алдартай. За мөн түүний хувьд нэрийн хуудас болж одоо уудаг зүйл нь бол водка мартиныг бол үргэлж хэрэгэлдэг гэсэн ийм одоо дүрээр дүрслэгддэг. За мөн Бонд бол дур булаам үргэлж одоо үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдээр хүрээлүүлдэг боловч бол маш их ганцаардмал бараг хинтээч одоо нөхөрлөлтгүй байдлаар бол кинонд дүрслэгдсэн юм байна. За зохиолч Ян Флемингийн хувьд 10 жилийн хугацаанд Бондын тухай 12 арман за мөн богино өгүүлбэрүүдийг бичиж байсан. За 1963 онд Тиг 7 арман доктор номер гэсэн нэртэй одоо ийм зохиолуудыг анх бичиж түүгээр нь бол кино хийсэн. За энэ нь бол түүхэндх хамгийн амжилттай франчайзын нэг болсон юм байна. За Ян Флемингийг нас барсны дараа бусад зохиолчд бол цувралын шинэ ангиудыг бичиж гаргасан юм байна. За Бондын дүрийг бол нийтдээ 7 жүжигчин бүтээсэн. 1960-ад онд Шон Коннери, 70-80-ад онд бол Рожер Муур, 90-ад онд Пирс Броснан зэрэг хүмүүс бол алдартай жүжигчид энэ дүрд тоглож байсан юм байна. За Даниэл Крейгийн хувьд бол шинэ байдлаар бол энэ дүрийг гаргаж ирсэн. За түүний хувьд 1968 онд Бонд төрсэн байдлаар за хүүтэн дайны дараах одоо тагнуулын баатрын дүрээр бол дахин энэ бүтээлийг гаргаж ирснээр онцлогтой юм байна. За 90-ад оны кинонуудаас эхлээд бол нийгмийн хандлага бол өөрчлөгдсөн. За үүнтэй холбоотойгоор Бонд бол ихэнх үедээ ихээхэн юм дээрэнгүү байдлаар дүрслэгдэж байсан бол энэ имиж нь нэлээд зөөлрсөн байдлаар бол дараагийн ангиудад одоо дүрслэгдэн гарч байгаа юм байна. Тэгэхээр дараагийн Бондод хэн тоглох вэ гэдэг нь бол олон нийтийн дунд ихээхэн анхаарал татаж байна. Баярлалаа та бүхэнд гадаад мэдээ танилцууллаа.